Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа энэ 7 хоногт иргэн сэргэх төлөвтэй байна. Сирус Исламын улс бүлэглэлтэд тэмцэх Америк нэгдсэн улсын тэргүүлсэн олон улсын эсэл нэгтлээ. Орос улбаны улсын Локойл компани Америк нэгдсэн улсын хоргийн улмаас Ирак дахь газрын тосны ордны үйл ажиллагааг зогсооно. Олон улсын олимпийн хороо трансгендер эмэгтэйчүүдийг тэмцээнд оролцохыг хориглох хэсэг талаар хэлэлцэж байна. Арам дөрөв зочтой Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид дэлхийд дахинд болсон онцлог үйл явдлуудаас AFP агентлагийн албан ёсны сурвалжтайгаар мэдээлж байна. Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн урт хугацаанд буюу 41 хоногийн хугацаанд засгийн газрын үйл ажиллагаа зогсоод байгаа нь энэ 7 хоногийн сүүлчээр дуусгар болж магадгүй. Өнөөдөр Сенат буюу Конгрессийн дээд танхим төрийн үйл ажиллагааг иргэн сэргээх зорилготой төр хугацааны төсвийн багцыг 60-40 харьцаатайгаар дэмжин баталснаар засгийн газрын үйл ажиллагааг сэргээхэд онцгой чухал ач холбогдолтой үйл явдал болж байгаа юм. Шинэ төсвийн багц нь 2026 оны 1-р сарын 31 хүртэл төрийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Цалингаа авч чадаагүй 750 мянган гаруй төрийн ажилтнууд цалингаа нөхөн авна гэсэн үг. Мөн төсвийн хуулийн төслийг одоо төлөөлөгчдийн танхим хэрэглэх дутуу. Түүнийхэн дараа ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар засгийн газрын үйл ажиллагаа бүрэн сэргэнэ. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Джонсон энэ 7 хоногийн лав гараг гэхэд уг хуулийг батлахыг зорж байгаа гэдгийг хэлж байна. Үүнийхээ хүрээнд төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Вашингтонд яаралтай цуглуулахаар болсон байна. Өнөөдрийн энэхүү Сенатын санал хураалт нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хоёр намын хоорондох хилцээрийн үр дүн гэж хэлж болно. Ням гарагт ардчилсан намын 7 сенат, нэг бие даагч сенат бүгд найрамдах намынхны эсрэг харилцан буулт хийж шинжилсэн төсвийн багцыг хэлэлцэхийг зөвшөөрсөн байдаг. Энэхүү төр санхүүжилтийн төслөөр хөдөө аж ахуйн яам, хүнс баямын агентлаг, цэргийн барилгын төслүүд, мөн Конгрессийн үйл ажиллагаанд зориулсан 3 жилийн төсвийг доктортой байлгах баталгаа орсон байна. Гэхдээ уг тохиролцоо нь Affordable Care Act буюу олон нийтэд Obamacare гэх нэрээр алдартай. Энэ хуулийн хүрээнд 24 сая Америкчуудыг хамардаг эрүүл мэндийн даатгалын татаасыг сунгах асуудлыг шийдээг үлдээсэн байна. Харин Сенатын бүгд найрамдагчид уг асуудлаар энэ оны 12 дугаар сард дахин санал хураалт явуулах амлалт өгсөн гэж байна. Энэхүү ардчилсан намын 7 гишүүн буулт хийж бүгд найрамдах намтай тохиролцсон байгаа нь ардчилсан намын дотоод зөрчлийг өдөөсөн хэрэг болж байгаа нь бол мэдээж. Зарим ардчилсан намын сенатууд өнгөрсөн 7 хоногт Нью Жерси, Виржиниа, Нью-Йорк зэрэг нөлөө бүхий орон нутгийн сонгуулиудад ялалт байгуулсан хэрнээ ийхүү төсвүүдээр буулт хийсэн байгаа нь стратегийн алдаа гэж үзэж байгаа юм. Мөн Affordable Care Act хуулиар олгогддог татаасыг сунгах тухай шийдэл байхгүйгээр төсвийг дэмжсэн байгаа нь алдаа. Бүгд найрамдах намынхан хэрэгэлцээ үргэлжилнэ гэж байгаа нь эргэлзээтэй хоосон амлалт зэргээр шүүмжлэх сенатор ч гэсэн байна. Хэрэгцээрийг дэмжсэн 8 хүнийг харах юм бол Иллинойсын сенат Дик Дурбин, Мэйний сенат Ангус Кинг, Пенсильванийн сенат Джон Фидерман, Невадагийн сенат Кэтрин Кортес Масто, Джеки Розен, Нью Хэмпширийн сенат Мэги Хайсон, Жин Шахин, Виржиниагийн сенат Тим Кейн гэх хүмүүс байна. Эдгээр сенатууд улс орныхоо эрх ашигыг намаас дээгүүр тавих ёстой гэж үзсэн байна. Төрийн байгууллагуудын санхүүжилт тасалдсанаас шалтгаалж олон нийтийн хүнсний тусламжийн хөтөлбөрөөр доголдсон 700 мянган төрийн албан хаагчид цалингүй ажиллахад эсвэл чөлөөлөгтөд хүрсэн. Үүнтэй зэрэгцэн ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн ээлжид мэдээлэлтэй энэхүү засгийн газрын үйл ажиллагаа зогссон явдлыг талхимдуулан төрийн бүтцийг цомгох боломж болгон үүнийг ашиглаж болох юмаа гэж хэлж байсан удаа бий. Агаарын тээврээс салбарч гэсэн нөлөө хүчтэй мэдрэгдсэн холбооны агаарын тээврийн удирдах газар өнгөрсөн 7 хоногт нислэгийн тоог 10%-аар бууруулж ихтэй шалтгаанаа цалин авч чадаагүй нислэгийн зохион байгуулагчдын ажил тасалдсантай холбоотой гэж тайлбарласан юм.
Гэхдээ ардчилсан намынхны гол шаардаж байгаа зүйл болох Обама Кэрийн татаас сунгахгүй бол 2026 гэхэд 20 сая гаруй хүн Америкчуудын даатгалын төлбөр 2 дахин өсөж 2034 гэхэд 15 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй болох аюултай гэж Конгрессийн төсвийн албанаас тооцоолж байгаа юм байна. Энэхүү эрүүл мэндийн татаасын асуудал шийдэгдэхгүй хിവэрэ байх юм бол 2026 оны 1-р сараас дахин төрийн үйл ажиллагаа доголдох эрсдэл өндөр хിവэр байгаа юм а. Нэгэн үе Америкийн нэгдсэн улс түүнийг баривчлахад тусалсан мэдээлэл өгсөн хүнд 10 сая $10 шагнал өгнө гэж хүртэл амлаж байсан Аль-Каида бүлэглэлийн хуучин гишүүн Ахмад Аль-Шара өнөөдөр цагаан ордонд Сирийн улсын төрийн тэргүүний хувьар хүрэлцэн ирж байна. Энэ нөрөөс Сирийн улсын төрийн тэргүүн 80 жилийн дараа цагаан ордонд айлчилсан түүхэн ач холбогдолтой үйл явдлаа гэдгээс гадна Сирийн улс Исламын улс бүлэглэлтэд тэмцэх Америкийн нэгдсэн улсын тэргүүлсэн олон улсын эсэлд нэгдэж байгааг албан ёсоор баталсан айлчлал болж байгаа юм. Сирийн улсын ерөнхийлөгч Ахмад Аль-Шара Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай энэхүү айлчлалынхаа үеэр 2 цагийн турш уулзсан байна. Уулзлын дараа Дональд Трамп сэтгүүрчдэд яриа өгөхдөө бид Сирийн улсын хөгжил дэвшлийн төлөө чадах бүхнээ хийнэ гэж хэлсэн байна. Намаа Ахмад Аль-Шарад ихээхэн итгэл хүлээлгэж байгаа гэдгийг хэлээд авсан байна. Харин Ахмад Аль-Шарагийн тухайд Fox News төгсөн ярилцлагада Дональд Трамптай хийсэн уулзалтын үеэр Сирийн ирээдүйн хөрөнгө оруулалтын боломж тэр дундаа байгалийн олборлолтын салбарын хамтын ажиллагааны талаар голчлон ярьсан гэдгийг мэдээлсэн байна. Гэхдээ Сирийн дахин аюулын их үүсвэр биш харин Америк улсын стратегийн түнш хөрөнгө оруулалтын шинэ зах зээл гэж үзэж байгаагаа тодруулсан байна. Айлчлалын хамгийн чухал хэсэг гэж хэлж болох зүйл буюу мэдээллийнхэн дурдсан Сирийн улс Исламын улсын эсрэг эсэлд нэгдсэн эрдэх гишүүн болсон хэрэг байна. Үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улс Сирийн Вашингтонд байрлах элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээж хоёр талын аюулгүй байдал, терроризмын эсрэг ажиллагаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Удаахныг асуудал болох Башар Асадын дэглэм унсны дараа Израилийн айрам Сирийн улсын хойд хилээр орж ирсэн явдал мөн Сирь дэх зэвсгийн агуулгууд руу зохилт өгсөн зэрэгтэй холбоотой үүссэн хоёр улсын хоорондох хурцдмал байдлыг намжаахын тулд Америкийн нэгдсэн улс энэ хоёр улсын хооронд аюулгүй байдлын гэрээ байгуулахад зуурлагчаар оролцоход бэлэн гэдгийг илэрхийлсэн явдлаа юм. Ахмад Аль-Шарагийн Вашингтон дахь айлчлалын түүхэн ач холбогдлын тухайд Ахмад Аль-Шара нь 1946 онд Францаас Сирийн улсыг тусгаар тогтсонсноос хойш Сирийн төрийн тэргүүн анх удаа ийхүү цагаан ордонд айлжилсан тохиолдол энэ Америкийн нэгдсэн улс Сирийн эсрэг Башар ал-Асадын дэглэмийн үеэс хойш хэрэгжүүлж ирсэн хоригуудыг цуцалсны дараах анхны дээд хэмжээний уулзалт байгаа. Тодорхойлбол өнгөрсөн 12 дугаар сард Ахмад Аль-Шарагийн удирдсан босгочдын бүлэг Башар ал-Асадыг түлхэн унгаж улмаар 2025 оны 1-р сард Ахмад Аль-Шара төр засгийн газрын тэргүүнээр томилогдсон байдаг лээ. Орос улбаны улсын Лукойл компани Иракт үйл ажиллагаа явуулдаг баруун Корна 2 газрын тосны ордонд давдшгүй хүчин зүйлсийн улмаас үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж энэ тухайга зарласан гэж Reuters агентлагт их сурвалжууд мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Болгар улс энэхүү компани эзэмшдэг Бургас газрын тос боловсруулах үйлдвэрийг улсынхаа мэдэлд авах бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байгаа юм. Эдгээр нь бүгд Америкийн нэгдсэн улсын компани эсрэг тавьсан хоригтой шууд холбоотой гэж хэлж байна. Тодорхойлбол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд өрнөж байгаа дайныг зогсоохын тулд Орос улбаны улсын эсрэг хориг арга хэмжээ зарлаж энэ сарын ихээр Лукойл, Роснефть гэх Оросын газрын тосны аврах том компаниудыг харж агсаалтанд оруулахад зарласан байдаг. Улмаар 2-7 хоногийн өмнө Лукойл компани удирдлагууд Америкийн нэгдсэн улсын хоригийн улмаас хөлийн чамддах үйл ажиллагаагаа танаж худалдаагаар төлөвлөж байгаа гэдгийг мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад Reuters агентлагт 4 их сурвалжийн мэдээлснээр Лукойл компани Иракийн газрын тосны яамд захидал илгээж давагдшгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн тул баруун Корна 2 ордын хэвийн үйл ажиллагааг өргөжлүүлэх боломжгүй гэж хэлсэн байна. Үүнд давагдшгүй хүчин зүйлсийн улмаас гэдэг нь гинтийн хянаж болшгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болохыг хэлдэг. Компанийн хувьд энэ хууль ёсны төр зогсолт мөн хариуцлагаас хамгаалах механизм болж өгдөг байгаа юм. Лукойл компани нь Оросын газрын тосны томоохон компаниуд дундаа олон улсын зах зээлээс хамгийн их хамааралтай компанид тооцогддог байна. Харин Иракийн өмнөд хэсэгт Басра хотын баруун хойд зүгт 65 км-ийн зайд орших баруун Корна 2 гих орд нь
дэлхийн хамгийн том газрын тосны ордуудын нэг байна. Энэ орд нь Иракийн газрын тосны нийт олборлолтын 9% эзэлж өдөртөө 480 мянган баррель тос олборлдог байна. Хэрвээ энэхүү давагдшгүй өгсөн зүйлийн улмаас үйл ажиллагаанд зогссон асуудал 6 сарын дотор шийдэгдээгүй тохиолдолд Лукойл компани бүрэн хэмжээнд олборлолтоо зогсоож энэхүү төслөөс бүр мөсөн гарч маадгүй байна. Өнгөрсөн 7 хоногт Иракийн төрийн газрын тосны компани болох Сомо, Америк нэгдсэн улсын хоргийн улмаас Лукойл компани хувь эзэмшлийн олборлолтод хамаарах 3 газрын тосны экспортын гэрээг цуцалсан байна. Мөн Иракоос Лукойлд өгөх бүх төлбөрийг зарцаасан байна. Хоргийн асуудал бүрэн шийдэгдэх хүртэл Сомо компани Лукойлд төлбөр хийхгүй, хамтран ажиллахгүй гэж Иракийн газрын тосны яамнаас мэдээлсэн байдаг. Дараагийн онцлог мэдээ. Олон улсын олимпийн хороо эмэгтэйчүүдийн төрөлд трансгендер эмэгтэйчүүдийг бүхэлд нь оролцохыг хориглох бодлого хэрэгжүүлж магадгүй. Хорооны шинэхэн ерөнхийлөгч Kirsty Coventry сонгуулийнхаа үеэр энэ бодлогыг хэрэгжүүлэхээ амлаж байсан. Үүнийхээ өрөөнд эмэгтэйчүүдийн спортыг хамгаалах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Олон улсын олимпийн хорооноос энэ асуудлаар хэлэлцүүлэг үргэлжилж байгаа ямар нэгэн эцсийн шийдвэр хараахан гараагүй гэж ийм байр суурьтай байгаа ч гэлээ. Энэхүү хорооны ангаах ухаан шинжлэх ухааны захирал доктор Жейн Торнтон өнгөрсөн 7 хоногт уг ажлаа хороонд тайлбарласан байна. Үүний дараа албаныг сурвалжууд 2026 онд энэхүү хориг албан ёсоор хэрэгжиж маадгүй гэж BBC Sport агентлагт мэдээлсэн байна. Тодорхойлох юм бол Торнтон өнгөрсөн 7 хоногийн ихтгэлтэй судалгааны урьдчилсан дүнгээс харахад төрөлтөө эрэгтэй хүйстэй байсан хүмүүс тестостероны түвшинг бууруулсан ч гэлээ физиологийн давуу талаа хадгалж үлддэгэ гэж үзсэн тухайга тайлбарласан байна. Сурвалжуудын мэдээлснээр уг хориг 2026 оны өвлийн олимпиад хамаарахгүй ч гэлээ 2028 оны Лос Анжелес хотод болох олимпиад хэрэгжиж эхэлж маадгүй байгаа юм байна. Өмнө нь олон улсын олимпийн хорооны хүйсийн ангилалтай холбоотой дүрмийг тус бүрийн спортын холбоонуудад нь даатгадаг байсан. Олон холбоодууд тестостероны түвшинг бууруулсан трансгендер эмэгтэйчүүдийг эмэгтэй төрөлд оролцохыг зөвшөөрдөг байсан. Харин Coventry сонгогдсныхоо дараа шинжээчд болон олон улсын холбоодыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж нэгдмэл байр суурьнд хүрэхийг зорино гэдгээ хэлж байсан юм. Түүний хэлснээр олон улсын олимпийн хорооны гишүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүдийн ангиллыг хамгаалах бодлогод бүрэн дэмжлэг үзүүлсэн гэж байна. Харин трансгендер хүмүүсийн эрхийг хамгаалагч хүний эрхийн активистууд үүнийг хүний эрхийн зөрчлөө гэж хурцаар шүүмжилж байгаа. Үндсэндээ олон улсын олимпийн хорооны өмнө шинжлэх ухааны нотолгоо, хүний эрх, спортын шударга өрсөлдөөний тэнцвэрийг дахин тодорхойлох шаардлагыг ийхүү бий болгож байгаа юм. Трансгендер тамирчидтай холбоотой өмнө гарч ирсэн маргаануудыг харвал трансгендер эмэгтэй Лорел Хаббард 2020 оны Токиогийн олимпиад хүндийн өргөлтийн нэмэх 87 кг-ийн төрөлд өрсөлдснөөр олимпиад оролцсон анхны трансгендер эмэгтэй болж байсан юм. Мөн тэрээр 2013 хүртэл эрэгтэй төрөлд өрсөлддөг байсан. Түүнчлэн 2024 оны Парисын олимпийн үеэр Алжирийн боксчин Имейн Халиф эмэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд алтан медаль хүртсэн тухайн үед ихээхэн шуугин тарьсан байдаг. Тэрээр өмнөх жил дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс хүйсийн шалгалтанд тэнцээгүй гэх шалтгаанаар хасагдж байсан боловч олон улсын олимпийн хороо түүнийг Парисын олимпиад эмэгтэй төрөлд өрсөлдөхийг зөвшөөрч байжээ. Япон улсын ерөнхий сайд Такаичи Санае Тайваны асуудлаар хийсэн мэдээлэлээр Хятад улсын хипархичтай ноцтой дипломат маргаантай тулаад байна. Тодорхойлох юм бол өнгөрсөн 7 хоногт парламентын хуралдаанд тэрээр үг хэлэхдээ хэрвээ Хятад улс Тайванд цэргийн халдлага хийвэл Япон улс цэргийн арга хэмжээ авахд хүрч маадгүй гэж хэлсэн байгаа нь Хятадын хипархичтын дургуутлыг өдөөсөн хэрэг болсон байгаа юм. Өмнө нь Япон улсын төрийн тэргүүд буюу ерөнхий сайд нар ийм асуудлын талаар ярихдаа Тайваны нэрийг ил тод дуртахаас зайлсхийж ирсэн байдаг. Харин Такаичигийн хувьд энэхүүг нь Токио анх удаа ийм илэн далангуй байр суурийг илэрхийлсэн хэрэг болж байгаа юм. Такаичигийн парламентын хуралдааны үеэр хэлсэн үгсийг нэг бүрчлэн нарийн харвал хэрвээ Хятад улс цэргийн хүчийг ашиглан Тайваныг бүрэн хяналтандаа авахыг оролдох юм бол энэ нь Япон улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд шууд занал хийсэн үйлдэл тооцогдно гэсэн байна. Мөн хэрвээ Америк нэгдсэн улсын цэргийн хөлөг онгоцууд Тайваныг хамгаалахаар хөдөлсөн тохиолдолд Япон улс өөрийн болон холбоотны аюулгүй байдлын үүднээс цэргийн оролцоотой байх үүрэгтэй талаар хэлсэн байна.
Тайван нь Япон улсын хамгийн өмнөд арлуудаас ердөө 110 км-ийн зайд оршдог. Түүнийг тойрсон усан бүс нь Япон улсын худалдаа эрчим хүчний хангамжид амин чухал далайн замд тооцогддог байна. Наман Япон улс Америк нэгдсэн улсын гадаад дахь хамгийн том цэргийн хүчийг байршуулсан орон гэдгийг дуртахад илүүдэхгүй. Тэгвэл Такаичи энэ асуудлын талаар ярихдаа улсын оршин тогтнолтой холбоотой нөхцөл байдлаа гэх ойлголтыг ашигласан байгаа нь анхаарал татж байгаа. Энэхүү ойлголт нь 2015 онд батлагдсан Япон улсын аюулгүй байдлын шинэ хуульд орсон байдаг. Энэ Япон улсын дайны дараах энхийг хэрхэмсэн баталгоос томоохон эргэлт хийсэн алхам болсон байдаг. Давуу хууль батлагдах үед Япон улсад олон мянган хүн эсэргүүцийн жагсаал зохион байгуулж тухайн үед л хамгийн маргаантай хууль зүйн асуудал болж байсан. Харин өнөөдөр энэхүү заалт Такаичигийн парламентын өмнө хэлсэн үгэнд холбогдсноор Япон улс ирээдүйд Тайваны асуудалд шууд оролцох боломжтой улс гэдгийг илтгэсэн дохио болж байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм. Хятадын геопарагчдын хариу үйлдэлийн тухайд Хятадын гадаад хэргийн яамны зүгээс эсэргүүцлээ илэрхийлж Такаичигийн мэдээллийг Хятадын дотоод хэрэгт бүдүүлэхээр оролцсон. Хоёр улсын 1972 оны харилцааны суур гэрээний үзэл санааг зөрчсөн үйлдэлээ гэж үзэж байна. Энэхүү гэрээнд Япон улс Хятадыг бүгд найрамдах Хятад улсыг Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газраа гэж хүлээн зөвшөөрч Тайваны талаар Бээжингийн байр суурийг ойлгож хүндэтгэнэ гэж заасан байдаг. Нөхцөл байдлыг улам хурцдагсан өөр нэг үйл явдал нь Такаичигийн Сөүл болсон бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Тайваны төлөөлөгчтэй уулзсан тухайга олон нийтэд зарласан хэрэг байна. Энэхүү уулзалтыг Бээжингийн зүгээс улс төрийн өдөөн хатгалгаа гэж тодорхойлсон байна. Энэхүү маргааны дараахан Осака хот дахь Хятадын ерөнхий консул Такаичиг шүүмжилсэн утгатай мэдээллийг X платформд оруулсан байдаг нь бусдын хэрэгт хутгалсан толгойг тас завчих ёстой гэсэн данал хийсэн гаястай үгс байгаа. Япон улсын гадаад хэргийн яамны зүгээс ийм үгийг туйлын зохисгүй гэж тодорхойлсон. Үүний дараа уг пост X-с устгагдсан байдаг. Энэхүү Такаичи санааяа өнгөрсөн сард ерөнхий сайдаар томилогдсноос хойш маш богино хугацаанд Япон болон Хятадын харилцаанд хүчтэй нөлөө үзүүлэх үг үйлдэлүүдийг хийж байгаа нь энэ. Түүний үнсэрхэг байр суурь Тайваныг дэмжих өнгө аястай мэдээллүүд нь сүүлийн жилүүдэд харьцангуй доктортой байсан хоёр орны харилцааг дахин хурцдах эрсдэлтэй болоод байгаа юм. Мэдээр хүлээж байгаа энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор багслан мэдээллээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёл хойд Солонгосын агаарын хил дээгүүр санаатаагаар дрон нисгэх тушаал өгөж хоёр улсын хоорондох нөхцөл байдлыг хурцдах улс даяар цэргийн онц байдал зарлах шийдвэрээ зөвтгөх гэсэн хэрэгт яллагдчихаар татагджээ. Тодорхойлбол прокурор түүнийг 2024 оны 10 дугаар сард хойд Солонгосын нийслэл Пиньяны дээгүүр суртал ухуулгын хуудас хайсан 3 удаагийн нисэлхийг санаачилж дараа нь үүнийгээ цэргийн онц байдал зарлах үндэслэл болгосон гэж үзжээ. Түүнийг өнгөрсөн сард үндэсний ассамблеэд цэргийн хүчнийг дайчилж төрийн эргэлт зохион байгуулахыг завдсан гэж үзэн ерөнхийлөгчийн суудлаас нь огцруулж үүний дараа хууль сахиулах байгууллагад хэргийг албан ёсоор мөрдөн шалгаж эхлээд байгаа лээ. Унгар болон Их Британийн зохиолч Дэвид Салай Флэш буюу Махан би романаараа 2025 оны Бүүкерийн шагналын эзэн боллоо. Өдгөө 51 настай зохиолч Дэвид Салай энэхүү бүтээлдээ Унгарын цагаач Иштван хэмээх ирийн залуунаас цагаачлал нийгмийн дээд давхрад хүл тавих үйл явцыг өгүүлжээ. Шүүгчид түүний бүтээлийг анги давхраг эрх мэдэл дотн харилцаа, эр хүний мөн чанарыг гүнзгий тусгасан эргцүүлэл хэмээн тодорхойлсон байна. Тэрээр энэтхэгийн зохиолч Киренай Десай, Их Британийн зохиолч Эндрю Миллер зэрэг нэр бүхий 5 зохиолчийг ардаа орхиж энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байгаа юм лээ. Таиланд улсын хил орчмын Сасакет мужид тесрэх бөмбөг дэлбэрч 2 Таиланд цэрэг ширхагдсан байна. Үүний улмаас Таиланд улс Камбож улстай байгуулсан Америк нэгдсэн улсын зуршлалтай энхийн хэрэлцээрийг түрх хугацаанд зогсоолоо. Таиландын ерөнхий сайд Анутин Чинвиракул үндэсний аюулгүй байдалд аюул занал хийлэл учруулсан хэвээрээ байна. Зохих тавигдсан шаардлагууд хангагдах хүртэл гэрээг хэрэгжүүлэхгүй гэжээ. Гэхдээ ямар шаардлагууд тавьсныг тодруулсангүй. Мөн Камбожийн талаас хариу мэдээллийг хараахан хийгээгүй байна. Өнгөрсөн 7 дугаар сард хоёр улсын хилийн маргаанаас үүдэн 5 хоногийн турш мөргөлдөөн дэгдэж 43 хүн амиа алдаж байжээ.
Филиппин улсын хойд нутгийг Фуфон хар салхи дайран өнгөрч дор хаяж 10 хүн амьд 1.4 сая орчим хүн орон гэр орхижээ. Үүний өмнө өнгөрсөн 7 хоногт Филиппин улсыг Калмагийн хар салхи дайрч 232 хүн амьсаа алдсан байдаг. Фуфон хар салхины тухайд 185 км/цаг хурдтайгаар хөдөө тосхон уулын бүсийг дайран өнгөрч үер хөрсний гулгалт үүсгэсэн байна. Нивеевская мужид 3 хүүхэд хөрсний гулгалтанд дарадан амиа алдсан бол Калинга мужид 2 иргэн амиа алдаж 2 хүн сураггүй болсон гэж цадагийн газраас мэдээллээ. Та бүхэн дэлхийд дахин дөрнөж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэлээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.